Өнөөдөр Америк нэгдсэн улсад 2 дугаар сарын 28-ны Бямба гараг. Өнөөдөр дэлхий нэг алхам ойртлоо. Том дайд. Ираны баллистик буужин Америк нэгдсэн улсын хамгийн чухал тэнгисийн зэргийн баазыг шууд онилсон бичлэг ил боллоо. Энэ бол жирийн мэдээ биш. Энэ бол Америк нэгдсэн улс өөрөө бай болсон мөч. Хэрвээ энэ мэдээлэл бүрэн батлагдвал ойрхон орнууд дахь мөргөлдөөн дэлхийн хэмжээний зөрчил болж хувирах эрсдэл үүсэт байна. Юу болсон бэ? Яагаад энэ аюултай вэ? Одоо юу болох магадaltaй вэ? Өнөөдөр цахим орчинд тархсан бичлэгүүдэд Ираны баллистик буужин Америк нэгдсэн улсын 5 дугаар флотын төв байр байрлаж буй хэсэгт тусаж буй дүрс харагдсан. Цохилтын дараа асар том галын бөмбөлөг үүсэж, Мина Салон бомбын бүсээс өтгөн утаа боссон байна. Анхаарал татж байгаа мэдээлэл нь Ираны Исламын хувьсгалт хамгаалагчдын корпус буюу IRGC-гээс албан ёсоор бүс нутаг дахь Америк нэгдсэн улсын бүх бааз өнөөдрөөс эхлэн бидний бай болсон гэж мэдэгджээ. Энэ нь тухайн өдрийн өмнө Америк нэгдсэн улс Израилийн Тегеранд өгсөн цохилтын шууд хариу гэж тайлбарлагдж байна. Яагаад энэ том асуудал вэ? Америк нэгдсэн улсын 5 дугаар флот гэдэг бол жирийн бааз биш. Энэ флот нь Персийн болон Ормузын хоолой дэлхийн нефтийн урсгалын гол замуудыг хамгаалдаг. Дэлхийн газрын тосны ойролцоогоор 20 орчим хувь энэ бүсээр дамждаг. Өөрөөр хэлбэл энэ бүс нутаг халдлагад өртөх нь зөвхөн цэргийн асуудал биш, дэлхийн эдийн засгийн асуудал. Сонирхолтой нь хиймэл дагуулын зурагт Америк нэгдсэн улс томоохон усан онгоцуудаа өмнө нь далайд гаргасан байсан харагдсан. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улс энэ дайралтыг хүлээж байсан байж магадгүй. Одоо бүс нутаг даяар юу болж байна вэ? Зөвхөн Бахрейн биш, мэдээллүүдээр Катар, Кувейт, Арабын нэгдсэн Эмират улс дээгүүр буужин болон дрон илэрсэн. Абу Даби, Доха хотуудад дэлбэрэлтийн дуу чимээ сонсогдсон гэсэн мэдээлэл цацагдж байна. Одоо юу болох вэ? 3 боломж байна. Хязгаарлагдмал хариу цохилтууд үргэлжлэн бүс нутгийн дайн өргөжн эсвэл дипломат замаар хурдан намжина. Гэхдээ нэг зүйл маш тодорхой. Америк нэгдсэн улсын цэргийн бааз онилогдсон мөчөөс эхлэн тоглоомын дүрм өөрчлөгдсөн. Эцэст нь хэлэхэд энэ бол зүгээр анхааруулга байсан уу эсвэл илүү том зүйлийн эхлэл үү? Та юу гэж бодож байна? Өөрийнхөө санал бодлыг бичээрэй.